За сайн уу? Би өнөөдөр яг нэг скам дүртгөө шахлаа. Тэгээ би дээрээс хойш нэг скамтай холбоотойгоор бичлэг хий гэж бодоод яваадсан ахгүй юу? Тэгсэн чинь яг өнөөдөр л хийх ёстой өдрний юм шиг байна. Ямаа нэмаа халуун дээрээ гэдэг шиг яг скам дүртэх шахсныхаа дараа энэ бичлэгийг хийчихье гэж бодлоо. За тэгээд би өнөөдрийн бичлэгээрээ би өөрөө болоо миний ойр орчмын хүмүүс хэрхэн Австралид одоо скам дүртэх шахсан өртөжсэн энэ талаараа яриа. Тэгээд сэрэмжлүүлэг болох үүднээс энэ бичлэгийг хийж байгаа шүү. Миний хувьд хэм бол Монгол би нэг тийм энд байдагтай адилхан скам байдаг гэж бодохгүй байна. Монгол яг ингээл хүмүүс Facebook-ээр мөнгө гуйхаар нэг данс руу шилжүүлсэн чинь тэр нь яг өөрийнх нь таньдаг хүн биш, өөр хүн Facebook-ээр н ороод мөнгө гуйцсан гэдэг тиймэрдүү юмнууд би банкнд дэдэг байхдаа зөндөө сонсч байсан. Тэрнийг бол би мэдэн тэрнтэй холбоотойгоор би өөрөө айгүй хүн рүү дансаар мөнгө шилжүүлэхтэй болгоомжтой байдаг. Монгол тэр нь яг яаж процесс нь явагддаг вэ гэхлээр жишээ нь миний Facebook-ээр нэг өөр хүн оронгуутлаа нэгсэндээ би Facebook-ийн хянуу цугийг алдсан гэсэн. Тэгээд миний Facebook-ээр өөр хүн оронгуутлаа над руу мөнгө хийгээч түр 20,000 шилжүүлчих гэдэг юм уу тиймэрдүү нэг байдлаар мөнгө асуун. Тэгэнгүүт миний таньдаг хүн рүү шал өөр Эрка гэдэг хүний биш магадгүй Бата гэдэг хүний дансыг өгчүн. Тэгэнгүүтлээ манай таньдаг хүн тэр Бата гэдэг данс руу мөнгө шилжүүлж штэ. Тэгэнгүүт тэр залилж байгаа этгээд нь болохоор Бата гэдэг хүн яг өөрөө биш. Бата гэдэг нь зүгээр хамаагүй нэг хөдөө амьдардаг ч юм уу тий бараг онлайн банк, интернет банк гэж юу байдаг талаар огт мэдэхгүй нэг тийм хүний дансыг ашиглаад мөнгө шилжүүлээд өөрийнх нь картыг нь ашиглаад авчдаг. Тийм залилан бол Монгол зөндөө байдаг. Тэрнийг бол мэднэ. Энд болохоор яг тиймэрдүү залилан байхаас илүүтэйгээр илүү боловсронгуй гэх юм уу тийм залилан зөндөө байд юм билээ. Би тэгээд анх угаасаа тийм могт мэдэхгүй яг тиймэрдүү залилангуудад өртөнгөө алдчихсан. За тэгээд өөрт тохиолдож исэн түүхээсээ эхлээд яриа. Хамгийн сүүлийн жишээ нь гэх юм бол өнөөдөр тохиолдсон энийг яриа гэж бодож байна. За өнөөдөр юу болсон бэ гэхлээр би iPhone 17 авах жагаад залилуулах төгсөн. Яг яасан бэ гэхээр би ажлынхандаа ингээд шинэ утас авах жагаа гэж ярьдаг байхгүй юу. Тэгсэн чинь манай захирал одоо ч дөнгөж 12 сар штэ дөнгөж саяхан 2 сарын өмнө iPhone 17 шинээр гарсан юм чинь хүмүүс ингээд дөнгөж авсан утасаа надад өөртөө тохирохгүй байна гэж юм мөнгөний эрэг болоод зархаж байгаа хүмүүс зөндөө байд юм а чи marketplace-с хайгаад үзээч. Тэгэх юм бол ингээд цоо шинээр авснаас илүү хямдхан аван дээрээс нугасаа 2 сар л барьсан гэдэг чинь бараг шинэ гэсэн үг штэ гэдэг байхгүй. Тэгэхээр би амар уулгамж тэгээд шууд Facebook руу ороод нэг зар харсан чинь $2,000 үнэтэй утас $1,500 гэж бэждэг байхгүй. Тэгэхээр нь эхлээд яагаад ийм хямдхан байгаа юм гэд би жоохон сэжиглээд тухайн хүний Facebook-ыг харсан чи ер нь жоохон скам маягийн Facebook-тэй заяа. Тэгээд лайк дарсан хүмүүсийн ингээл хараад үзсэн чинь тэд нь харин жинхэнэ хүмүүс байсан. Тэгэхээр нь за өөрийнх нь Facebook жоохон скам шиг хэрнээ лайк дарсан, комент бичсэн хүмүүсийнх нь Facebook нь үнэн байгаа юм чи үнэн байлгүй дээ гэж би өөрөө яагаад ч итгэхийг хүсэжсэн байхгүй юу. Тэгээд итгэсэн. Тэгчээд манай гэрээс бараг нэг цаг 30 минут автобусаар явж очтой газар бид хоёр тохироод уулзахаар болдог байхгүй юу. Тэгээд уулзаад би бэлэн мөнгө өгөөд тэр хүннээс би утсаа авахаар болсон. Тэгээд гэрээсээ гарч ирсэн чи яагаад ч энэ нэг л худлаа юм шүү аваад хэрэггүй гэдэг нэг бодол орж ирээд болтгоо тэгсэрнэ за би хүнд уулзъя гэж хэлчихэд яаж одоо боллоо гэх хөвдөө гэж бодоод тэгээд гэрээсээ гарсан. Тэгээд очиод би хүлээгэлсэн гэсэн чинь над руу замд бүр амар их чат бичээд би ингээд нөхөртөө бэлэг авах гад өөрийнхөө 3 хүүхэд тэг хадам ээжэд агуулад явж байгаа айгүй яаралтай явж байгаа шүү чи ирэх болж гинүү яг өгөөл гарыг шүү марыг шүү тэгээд ер нь жоохон тийм яарсан маягтай байгаад гэсэн. Мэдээж би ингээд $1,500 утас авч л байгаа юм чинь хамгийн бага 10 минут зарцуулаад байх боломжит бүх нөгөө нэг зүйлсүүдийг шалгаж аавна гэж л бодож очиж байгаа шүү дээ. Тэгээд бид хоёр уулзчаад би утсыг нь үздэг байхгүй юу. Тэгсэн чинь ингээд ер нь жоохон юм удаан байгаад исэн бүх функцүүд нь тэгснээ хамгийн сонирхолтой нь ингээд би зүгээр камер руу н ороод хэр бичлэг хийдэг юм байна зургийг үзчихье гэж бодоод камер руу н ордог байхгүй юу. Тэгсэн чинь юу вэ баг Nokia-ны камер шиг тийм камертай заяа. Гэтэ гаднаас нь харангууд бүр яг л iPhone 17 ердөөсөө ялагдах юм байгаагүй. Тэгэнгүүт угаасаа амар тодорхой болчихж байгаа байхгүй юу. Яг нөгөө нэг дуурайгаад хийцэн iPhone-ны тийм утас болгон тодорхой. Тэгээд би тэр хүндээ энэ камерт нь ийм юм биш дээ. Энд чинь хуурамч юм биш үү гэсэн чинь гүү би энийг бэлгэнд авсан. Манай хадам ээж надад бэлгэлсэн. Надад угаасаа юм том утас хэрэггүй болохоор би энийг жижигхэн болгох гээд тэгээд зарж байгаа.
би энэ талаар өстой юу ч мэдэхгүй наадах ч мараг зүгээр л харагдчих штэ ухааны юм надад яриад. Тэгэнгүүт нь би угаасаа ингээд ахгүй гэдэг шийдвэрээ гаргачихж байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ гаргах хүртэл процесс амар инээдтэй. Намаа бүр байнгын яаруулаад исэн. Манай 3 хүүхэд хадам ээжтэй хамт машин түлээж байгаа. Чигээл сүсчиж болохгүй мó. Угаасаа л ийм цоошин уцаагаа эзэдээ нэг ч сэв зураас авахгүй. Чи яг юу шалгаад байгаа гэх мэтчлээ. Амар их тийм нэг намайг хурдал гэсэн өнгө аястай юмнууд яриадсан ахгүй. Тэгэл хажууд ингээл байн уцаа цагаа хараад за болж гинөө 2 минут болчлоо штэ гэж мэгээд яг угаасаа нөгөө нэг зайлахж байгаа хүмүүс чинь дандаа ингэж яаруулсан өнгө аястай ярьдаг. Хүнийг ингэ ямар нэг юмнаас чи хоцорлоо шүү гэлцэхгүй болвол болохгүй шүү гэдэг тийм байдлаар ярьж хүний мөнгийг авдсан байлээ л дээ. Яг л тэрний нэг жишээ нь бол өнөөдөр байсан. Тэгээ би азар бүх юмнуудыг амар сайн шалгасан тулдаа тухайн үнийг скам байна гэж мэдчихээ. Тэр утсыг нь аваагүй. Тэгээд амар инээдтэй би тэр утсыг нь эн чинь хуурамч штэ гэдгийг хэлчихэд гэрлүүгээ харих замдаа яана намайг одоо араас дагаад гэрт хүрээд ирэх үедээ ч гэж бодох шиг жоохон айсан. Тэгэнгүүтлээ би гинт юрнэ гэд намайг ингэж заллах гэсэн юм чинь надаас өөр зөндөө хүмүүсийг заллиж магадгүй гэж бодоод тэгээд энэ хүнийг би цагдаад мэддэх ёстой юу гэд гуглдэж үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь би ямар нэгэн байдлаар санхүүгийн хохирол надад учраагүй болвол би цагдаад мэддэх шаардлага байдаггүй юм байна. Гэхдээ Австралид ийм скамыг мэддэгддэг веб хуудас гэж байд юм байна. Тийшээ нэ болохоор би ямар Facebook хаягтай ямар одоо дансны дугаартай байсан нэтрээгээ тиймэрдүү бүх мэдээллийг нь бөглөөд бусад хүмүүс сэрэмжлүүлэх болгох үүднээс явуулчих болдго юм байна. Одоо энэ вебсайтыг нь хариуцдаг засгийн газрын одоо нэг агентлаг ч юм уу нэг албан байгууллага байгаа шүү дээ. Тэр нь яг ямар үйл ажиллагаа цаашд хийдгийг, ямар арга хэмжээ авдгийг нь бол би сайн мэдэхгүй байна. Ямартай ч ингэж мэдээлэл бол надаас авсан. Тэгээ би дахиад нэг юм хэлхээ мартчихж түрүүн энэ утас авах процесс би яг энэ хүн скам мөн үү биш үү гэдгийг дахиад шалгаж нэг баталгаажуулсан юм нь болохоор би энэ хүнээс утасны дугаарыг асуусан байхгүй юу. Тэгсэн чинь надад өөрийнхөө утасны дугаарыг өгсөн. Тэгээд би тэр утасны дугаарынхын дагуу Pay ID байна уу? Одоо энд чинь нөгөө нэг утасны дугаараар нь мөнгөний шилжүүлчихдэг шүү дээ. Тэгэнгүүт тухайн хүнийх нь нэр нь гарч ирдэг. Тэгээд би Pay ID байна уу гэж шалгасан чинь тухайн хүн Pay ID байна. Тэгээд өөрийнх нь Facebook-ийнх нь нэр нь Pay ID-ийнх нь нэртэй бүр яг таарч исэн байхгүй. Тэгэхээр нь за бас зөв утасны дугаартай өөрийнх нь банкны мэдээлэл нь яг өөрийнх нь утасны дугаартай таарж ийн Facebook нэртэй нь таарж ийн. Тэгэхээр бас скам арай бишин болов гэж бодсон юм. Тэгсэн чинь хараа скам билсэн бэлээ. Энэ нь бас нэг их хитгээд ах шаардлагагүй л юм байна. Ер нь бол дахиж ингэж marketplace-ээс утас мутас ч гэдэг юм уу тийм үр дүнтэй юм аваад бол шал хэрэггүй л санагдлаа. Зүгээр албан ёсны газраас нь авцсан хамаагүй баталгаатай дээрээс нь санаа зовох юмгүй байх юм байна гэж бодлоо. За надад тохиолдсон 2 дахь юм скамын жишээгээ ярэ. Энэ бас яг өнгөрсөн жилийн үдээд болчихсон аахгүй. Яг 12 сарын 20-ны алдад болж исэн. Би ер нь жил болгоны нэг 12 сарын 20-доор л скамд өртчих гээд байд юм шиг байна. За энэ ямар скам байсан бэ гэхээр би өмнө нь нэг компанид ажилладаг байсан аахгүй юу. Тэгсэн чинь өнгөрсөн жилийн 12 сарын алдад би амарсан байхад манай захирал над руу имэйл бичээд тэгтээ ингээд Эрка би ингээд энэ жил сайн ажилласан ажилтнуудаа шагнах гэсэн юм аа. Чи надад ингээд тэнд ч хэлэхгүйгээр бэлгийн карт худалдаж аваад офис дээр авчираад өгч болох уу? Би яг одоо нөгөө ажилтнуудынхаа инсентивийг бодоод өөрөө дэлгүүр явах завгүй байна гэхлээр нь би тэгээ гэж бодсноо гинт ягаа надаар ер нь юм ахуулах гээд байгаа илээ гэд энэ яг скам үгүй юу гэж дахиад би имэйлийг шалгаж үзсэн аахгүй юу. Тэгсэн чинь бүр яг манай захирлын нэртэй ижилхэн имэйл хаяг. Гэхдээ артлын өргөтгөл нь болохоор нэг өөр компани нэр байсан аахгүй юу. Тэгэхээр нь тэр компанийг нь гуглдээд үзсэн чинь бүр яг тийм нэртэй компани бүр вебсайт байдсан байлээ. Тийм маркетинг эйженси байсан. Тэр нь манай хуучин компани захирал ер нь тийм нэг баян дээрээс нь аягүй хөдөлгөөнтэй олон бизнестэй баймаар тийм төрлийн хүн байдаг байхгүй юу. Тийм болохоор би энэ маркетинг эйженсийн манай захирлын бас нэг өөр компани юм байлгүй дээ. Тэгээд над руу өөрийнхөө миний ажилладаг компани мэйл хаягаас биш нөгөө компанийнхаа мэйл хаягаас андуураад ч юм уу тий ямар нэгэн байдлаар мэйлээ солихоо мартаа над руу мэйл явуулчих штэ гэж бодоод би тэгээд захирал над руу яг мэйл бичсэн байна гэд тухайн үедээ бодсон байхгүй юу. Тэгээд маргааш надаа энэ бэлгийн картуудаа аваад ирээрээ би чамд ирэхээр нь мөнгөний өгчий одоохондоо чи түр өөрөөсөө гаргаад тэр бэлгийн картуудаа худалдаад авчих гэдэг байхгүй юу. Тэгэхээр би тухайн үедээ ямар сони хэрвээ надаар юм ахуулах гэж байгаа бол дандаа өөрийнхөө бизнес картыг өгч явуулдаг штэ энэ удаа яагаад ингэсэн бол тоо гэд би жоохон гайхаад тэгээд инсентив бодож байгаа завгүй байгаа юм чинь аргагүй дээ надаа карта өгч чадахгүй байсан юм бэлгүй ч гэж нэг бас бодоол. Тэгэл за юу ч гэсэн бэлгийн картыг аваад очиж хэрвээ скам байх юм бол би тэр бэлгийн картыг өөрөө буцаагаад авчих юм чинь ер нь бол надад ямар ч асуудал байхгүй гэж би тухайн үедээ бодсон юм. Тэгээ маргааш нь болоод би яг гэрээсээ гарах гэжсэн чинь над руу ингээл дахиад захирлын имэйл хаягнаас мэйл ирдэг байхгүй Эрка чи ирж гин үү яаж ин болж гин үү гэл амар тийм нэг яарсан маягтай. Тэгэхээр нь би гинт
яагаад юу нэг намайг яаруулаад байгаа илээ байн ирж гинүү гэж асуугаад ах юм. Ер нь яг манай захирал зөв үү гэж бодоод би өөрийнх нь гар утас руу нуцтаад та над руусаа ингээд мэйл бичсэн зөв үү? Би тантай ингээд холбогдоод байна гэж бодоод байгаа штэ гэсэн чинь Эрка би чам руу ямар ч мэйл бичээгүй штэ. Юу бэлгийн карт вэ? Юу инсентив манай тэр инсентив чи аль үжээ дууссан штэ. Одоо би баг амрах чинь ухааны юм надад ярьд. Тэгсэн чинь би энэ нь скам юм байна гэдгийг мэдчихэж байгаа байхгүй юу? Тэгээд би амар гайхаад намайг зүгээр ингээд бэлгийн карт аваад надад аваад ирээ битэр аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр энэ скамер одоо энэ скам хийж байгаа хүн маань яг яаж надаас мөнгө салгах гад байна вэ гэж би жоохон гайхаад тэгээд би нөгөө хүндээ имэйлээр хэлдэг байхгүй. За би дэлгүүрт ороод ирлээ. Тэгээ бэлгийн карта худалдаад авчлаа гэд хуурамч нэг тийм дэлгүүртээ зураг явуулаад тэгээд одоо энэ карта аваад ажил руу ахлах чинь гэсэн чинь нөгөө скам хийж байгаа хүн болохоор би яг одоо бэлгийн карта хүмүүст гардуулах гад байна. Чи над руу картныхын дугаарыг хусаад явуулчих чамайг офис дээр ирэнгүүт чинь мөнгөийг чинь өгчий гэж авдیں۔ Тэгээд би яг мэдчих аахгүй. Энэ хүмүүс чинь нөгөө бэлгийн карт худалдаж авахулчаад дараа нь ямар нэгэн аргаар энэ дахин давтагдчихгүй нууц код байгаа шүү дээ. Тэгээд тэрийг нь авдаг юм байна да. Тэгж скам хийд юм байна гэж би тухайн скамын аргыг ойлгож исэн. Ингээд надад 2 дахь удаага скамд өртөх шахсан тохиолдол байна. За 3 дахь скамд өртөх шахсан бас нэг тохиолдлоо. Ер нь Австралид ирснээс хойш зөндөө олон скамд өртөх шахсан юм байна. Ийм хөгжингөө орнуудад ч скам нь хүртэл айгүй хөгжсөн байт юм байлээ шүү дээ. За 3 дахь юм нь юу вэ гэхээр би анх ирчээд ажил хайдаг байхгүй юу. Тэгсэн чинь ингээд ерөн цагийн ажлын дундаж цалиныг 27-оос 30 хооронд байдаг байсан. Тэгсэн чинь нэг офисын админы ажил дата энтри гэсэн баха. Тэгээд цагийн 45-аас 50 долларын хооронд цалинтай яаралтай хүн хэрэгтэй байгаа учраас ийм өндөр цалинтай хүн авч ийн гэд зар бичсээс ахгүй. Тэгэхээр нь би скам гэж ийм юм байдгийг огт мэдэхгүй. Тэр надад ердөөсөө ийм скамтай учирч исэн туршлага байхгүй. Ийм юм байдгийг огт мэдэхгүй. Тэгээд үнэн л юм байх гэж одоо тухайн хүнтэй ингээл чатлаад байдаг байхгүй. Би өстой ингээд бүтэн цагаарч бараг ажиллаж чадна мадна хэдийдл бол хэдийдл ажиллах боломжтой. Тэргээл баахан чат бичсэн. Тэгсэн чинь ингээд чи ажиллаа баталгаажуулахын тулд над руу ингээд хэдэн долларч үлээ шилжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол амар олон хүмүүс орно гэчээд ордоггүй юм нэтрэгээд тэгээд би чинь хэрвээ үнэн жинхнээсээ ажилд орох гэж байгаа бол тухайн хизээч надаас мөнгө асуухгүй штэ. Тэгэнгүүт нь би шууд энэ чи скам юм штэ гэд мэдчихэж байгаа байхгүй юу. За тэгээд ингээд 3 дахь удаага скамд өртөх шахсан байна. Тэгтээ би ямар нэг азар мөнгө төрөг энтри огт шилжүүлээгүй. Угаасаа мөнгө нэхэнгүүт нь л энэ худлаа юм байна гэдгийг мэдээ тэгээ болцсон. За 4 дахь юм нь гэх юм бол дахиад нөгөө юм мэдэхгүйгээсээ болоод надад тохиолдож исэн асуудал байна. Анх хичээл би бас байр түрээсэл гээд хайж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт Facebook-ийн marketplace дээр ингээд 3 өрөө байр, 2 өрөө байр түрээслүүлнэ энэ гэсэн. Тэгснэ бүр амар боломжийн үнэтэй хотын төвд байдаг хэрний $500 энтерч байлуу да. Амар хямдхан байсан байхгүй. Тэгэхээр би хүүе энэ боломжийг өстө алдаж болохгүй шүү. Энэ газрыг энэ хүнтэй нь холбогдоод гэлс түрээсэлч энтер гэж одоо тэгээ тэр хүнтэй нь холбогддог байхгүй юу. Тэгэл баахан чат бичээл байжсэн чинь чи ингээд ирж үзэж болно тэргээл хийжсэн тэгснэ гэвгийнэт чи ингээд надад эртхэн шиг ингээд бондны мөнгө буюу ингээд урьдчилгаа төлбөрөө байраа хадгалуулахгүй бол чамаас гадна өстэй амар их хүмүүс над руу бичээд ягаад тэгэхээр энэ байр чи хотын төвд байдаг хэрний айгүй хямдхан дээрээс нь цэвэрхэн юм гоё байр байгаа учраас хүн болгон сонирхоод байна хэрвээ чи хадгалуулахыг хүсвэл миний одоо данс руу мөнгө хийчих гэдэг юм уу те нэг тиймэр дуутахтай юм битсэн тэгэнгүүт нь би бас дахиад шууд ойлгочих юм чи мөнгө нэгч яана гэдэг чинь скам байна гэл тэгээд дахиад нэг юм скамтай таарж исэн. За 5 дахь жишээ нь гэх юм бол дахиад энэ Facebook-ийн marketplace-тэй холбоотой нэг скам байна. Би энэ байраа дөнгөж түрээсэлчээд тэгээд айгүй их тавилгууд худалдаж авсан байхгүй юу. Тэгтээ болохоор би цоошин тавилга аваагүй дандаа Facebook-ийн marketplace-с хүний хэрэгжилжсэн хуучин тавилга авсан юм. Тэгээд би тавилга хайгаад буудан хайгаад нэлийн олон зарууд ингээд үзээд явж исэн. Тэгсэн чинь нэг хүн ингээд айгүй дайжгүй цоо шин маягийн буудан хэдэн $100 $200 бүр амар хэмтхан зарна гэд. Тэгэхээр нь би энийг өстой бас авчида гэд яарал. Тэгээ би хизээ очиж авах уу яах уу яаж очиж авах уу гэж асууж штэ. Тэгсэн чинь хэрвээ чи манай руу ирэхэд хэцүү байгаа бол ингээд би чамд шуудан өгөөд явуулчихъя. Надад ийм манай найз чөлөөтэй хинчүүлээ нэг таньдаг хүн ийм том ачааны машинтай тэгээд ийм хүргэлтийн үйлчлэгээ үзүүлдэг. Тэр хүнд би шуудан өгөө явуулчихъя гэдэг байхгүй юу. Тэгэхээр нь би за тэгээд би ирэхээр нь л мөнгөний төлнө гэж бодож байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр хүн шууд чи эхлээ шуудангийнхаа мөнгийг над руу хийж. Тэгээд тэрний дараагаар над руу яг буудангийнхаа мөнгийг хийгээрээ шуудангийнхаа мөнгийг хийж баталгаажуулах юм бол би чам руу явуулна гэж байгаа байхгүй. Тэгээд
За яаж шуудан дөх юм өх юм гэсэн чинь ердөөсөө тийм албан ёсны шуудангийн хаяг маяг юу ч байхгүй зүгээр л нэг хувь хүний данс над руу явуулсан. Тэгээд эн чинь яг үнэн гэдгийг би яаж нотлохын нэтрээ гэж баахан юм асуунгууд угаасаа скам гэдэг нь баригдчихж байгаа учраас тэгээ намаа блоклоод алга болсон. Тэгээд дахиад нэг юм Facebook-ийн marketplace-тэй холбоотойгоор скам дуулах шахсан нэг түүх байна. За дараагийн нэг скам нь болохоор манай дүүд тохиолдсон юм. Манай дүү болохоор юм Ray-Ban-ы юм нүдний шил худалдаж авах гэсэн юм байна л да. Тэгээд ингээд амар олон зарууд ингээд өмнө нь хайцсан байсан. Тэгсэн чинь Facebook дээр ингээд угаасаа өмнө нь үзчихсэн сонирхоод байгаа юмыг нь suggest хийгээд гаргаад ирдэг штеп. Тэгсэн чинь нэг тийм дожи жоохон тийм хуурамч юм шиг вебсайт suggest хийж гаргаж ирсэн гэсэн. Тэгснээ угаасаа нэг 300 400 долларын үнэтэй байдаг шилийг 100 долларч гэлөө айгүй хямдхан зарж исэн гэсэн. Бүр 80% сээлтэй заяо 80% хямдралтай. Тэгэхээр нь манай дүү ийм хямдхан юм уу гэд бодож ирсэн. Энэ скам юм болов юу юм бол гэд эргэлзэжсэн захиалсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд бодоод байжсэн. Тухайн сайт чинь яг юм legit мөн үү, албан ёсных мөн үү биш үү гэдгийг шалгадаг тийм сайтууд бас байдаг штеп. Тэрүүгээр шалгасан чинь наадах чи скам сайтаа гэд гарч ирсэн юм байна. Тэгэнгүүт манай дүү шууд банк руугаа холбогдоод би ингээд скам сайт руу мөнгө шилжүүлчлээ. Тэгээд энэ мөнгөө зогсоож болох уу? Тэгээд өөрийнхөө данс руу буцааж авч болох уу? Энэ скам байна гэд тэгсэн чинь банк нь болохоор мөнгө нь цаашаа яваагүй байна. Тийм болохоор чиний данс руу буцаага шилжүүлчээгээд тэгээ манай дүү болохоор мөнгөө буцааж авч чадсан юм байлээ. Тэгээд нэг манай дүү хуурамч онлайн шопт заллуулах төгсөн ийм нэг бас кейс байна. За дараагийн нэг скам нь юу байсан бэ гэхээр энэ яг манай ангийн нэг хятад охинд тохиолдсон үйл явдал. Тэр дөнгөж хятадаас ирчээд оюутан болж ирж байгаа штэ. Тэгээд нэг юм мэдэхгүй бас над шиг ингээд скам энтер гэж юу ч байдгийг мэдэхгүй байжсэн юм байна. Тэгсэн чинь утсанд нь ингээд мессеж ирсэн гинэ. Тэгээд тэр мессеж нь ямар утгатай байсан гэхээр чиний нэр дээр ачаа ирсэн. Тэгээд бүртгэлтэй ингээд хаяг руу ч хөргүүлэх гэсэн чинь тэр хаягт чинь одоо ингээд хүн байгаагүй. Тийм учраас энийг чи яг одоо ингээд хятад руу буцаах гээд байна. Тийм болохоор энэ линкэн дээр дараад өөрийнхөө гэрийн хаягийг яаралтай оруулаад энэ ачаагаа хурдан аваарай. Тэгэхгүй бол одоо яг хятад руу явах гээд байна гэсэн утгатай мессеж ирсэн юм байл та. Тэнгүүд тэр охин дугаасаа хятадаас ээж аав нь нэг юм явуулна гэд хэлсэн байсан юм байна. Тэгээ тэр нь л яг ирчиж тэгээ гэртээ би байгаагүй учраас тэр нь одоо буцаагдах гээд байгаа юм байна гэж бодоод тэгээ тэр линкэн дээр нь дарцсан гэсэн. Тэгээд өөрийнхөө ингээд гэрийн хаяг маяг тэгэл бүх мэдээллийг оруулсан юм байна л та. Дансны дугаарыг нэтрээгээд тэгсэн чинь нэг хэд хоногийн дараа шууд өөрийнхөө данснаас байсан бүх мөнгө нь ингээд алга болсон гэсэн. Тэгээд банктайгаа холбогдсон чинь чи ингээд скам дүртцсэн байж тэгээд өөрийн биеэр ирээд маягт энэ төр бөглч гисэн гэлөө тэгээд ямар ч байсан мөнгө алдсан гэд хичээлдээ суухгүй хичээл дээрээсээ шууд ингээд явж исэн байхгүй юу. Тэгээд ийм юм бас байд юм бэлээ. Заримдаа миний утсан дуудлага ирдэг байхгүй. Тэгээд тэр дугаарыг нь авангууд шууд өөдөөс хятадаар ирээд эхэлдэг. Тэгэнгүүт ч манай тэр найз чинь хятад охин байсан болохоор шууд тэрнийг нь ойлгоод тэр зааврынхаа дагуу ингээд юмнууд бүглөө явчихж байгаа байхгүй. Би болохоор хятад хэл ойлгохгүй юм чинь угаасаа над руу хятадаас залгах хинч байхгүй. Тийм болохоор энэ угаасаа скам юм байна гэд ойлгомжтой тэр скамыг цааш үргэлжлэхгүй. Тэгээд хаягдчихтiin. За тэгээд хятад хэл мэддэг байхын сул тал магадгүй хятад байхын нэг сул тал нь амар олон төрлийн скамд өртөх магадлалтай нэг юм байж болох юм байна да гэж би бас бодож исэн. За тэгээд эдгээрээс гадна бүр айгүй олон төрлийн скамууд байдаг. За зүгээр наад захын жишээ нь гэх юм бол өглөө унтаал сэрэнгүүд надад ингээ мессеж ирсэн байдаг заяа. Тэр нь ямар утгатай вэ гингүүд чи ингээд тоолтой замаар буюу одоо ингээ зарим нэг замаар явах юм бол мөнгө төлөх хэрэгтэй байдаг энд. Жишээ нь гүүрэн дээгүүр ч юм уу те. Тэнгүү чи юм тоол төлөх хэрэгтэй, төлбөр төлөх хэрэгтэй замаар явсан байна. Тэгээд чинь төлбөрөө төлөөгүй байна. Тийм учраас чи энэ мөнгөө ингээ яаралтай төлөхгүй байх юм бол торгуул бодогдсон шүү. Тийм учраас энэ линкэн дээр дарж ороод хурдан төлөөрөөч гэдэг юм уу те. Тэгэл тэр линкэн дээр нь дараад орчингууд миний хувийн мэдээллүүдийг авчин зарим нь ингээд банкны карт дээр асуун. Тэгээд тэрнийхэн дагуу мөнгө төлчих юм бол тэгэл нэг удаагийн гүйлгээ биш тухайн банкны картаар нь дамжуулаад маш олон төрлийн гүйлгээнүүд хийгдчихдэг. Эсвэл ингээд ATO буюу ингээд Австралийн татврын албанаас чам руу холбогдож чинь чи татврын тайлангаа явуулаагүй ч гэдэг юм уу эсвэл татвараа төлөөгүй. Тийм учраас энэ линкэн дээр дараарай гэдэг заяа. Тэгээд тэр линкээр нь дараад орчих юм бол бас дахиад хувийн мэдээллийг нь аваад тэгээ дараа нь тухайн үнийг скам хийхэд амар амархан болчихно гэсэн үг. Эсвэл заримдаа бас юм Binance Center гэдэг нөгөө coin эдэр арилжаа хийдэг сайтууд байдаг шүү дээ. Тэр мөрнөөс бас мессеж ирнэ. Чиний
энэ Binance чинь хүн хандах гэж оролдлоо. Хэрвээ энэ хүн чи биш болвол яаралтай энэ линкээр ороод өөрийнхөө хувийн мэдээллийг бөглөөд өөрийнхөө одоо аккаунтыг хамгаалаарай гэдэг багхгүй юу? Нэгсэндээ амар сайн хүний дүрс тоглож миний мэдээллийг авах гэдэг нэгсэн үг шүү дээ. Тэгээд энэнд нь би яг бас итгэх шахсан юм байна шүү дээ. Би өөрөө бас яг Binance хэрэгэлдэг байхгүй юу? Нэрээч миний хаяг руу хүн орцсон болов уу гэд жоох ингээд мөнгөтэй холбоотой юм яриад ихлэнгүүд хүн чинь жоох айх мэдрэмж төрдөг юм байлээ шүү дээ. Тэгээ бид тэр линкээр нь яг дарахж ийснаа болоод ер нь Binance-ийн өөрийнх нь аппликейшн руу ороод өөрсдөөс нь асуугаад үзьгээд тэгээ би customer service-ийн хүнтэй холбогдоод надад ийм мессеж ирсэн. Тэгээд энэ та нар яг мөн үү? Би энэ линкээр дарах хэрэгтэй юу? Тэгээ миний хаяг руу өөр хүн хандаж орсон уу гэд асуудаг байхгүй юу? Тэгсэн чинь өөрийн чинь хаяг руу яг өөрийн чинь ингээд IP адресаа хандсан биш дээ. Өөр хүн бол огт ороогүй байна. Тэгээд наад чам руу явуулсан мессежний чинь дугаар бол манай Binance-ийн дугаар биш ээ. Наадах чи скам байна. Тийм учраас наадхан дээр огт дарж болохгүй блок хийгээрээ. Бид нар угаасаа ийм өөр дугаараас хүмүүс рүүгээ ингэж мессеж явуулдаггүй энэ гэсэн тийм мэдээлэл өгсөхгүй. Тэгэхээр энэ бас скам байсан. За тэгээд миний саяны ярьсан шиг ийм скамууд бол зөндөө байна. Энэ дээр нэмээд хүмүүс бас dating application-аар ингээд хүнтэй танилцаад итгэлийг нь олж аваад тэрний дараагаар мөнгө гуйгаад скамддаг энтергээд тиймэрдүү юмнууд бол бас зөндөө сонсогдож байсан. Гэхдээ яг Австралид байдаг гэж бол сонсоогүй байна. Би яг иймэрдүү юм Америкт байдаг гэж зөндөө сонсож байсан. Дээрээс нь Netflix дээр энтэй холбоотой нэг 1-2 ангитай ч илүү нэг тийм зураг байдаг штэ. Тэрийг үзчихсэн юм байна. За тэгээд хөгжингөө оронд амьдрах юм бол иймэрдүү нэлээд боловсронгуй скамуудтай өстой түн бумаар нь таардаг юм байлээ. За тэгээд хэрхэн өөрийгөө скамаас хамгаалах уу гэдэг иймэрдүү мэдлэгээ сайжруулад тэгээд байнгын болгоомжтой авахгүй бол ер нь скам дүртөгч нь айгүй амархан юм байлээ. Тэгээд хамгийн чухал нэг юм хэлэхэд скам хийж байгаа хүмүүс байнгын ямар нэгэн байдлаар таныг яаралтай маш хурдан гэж амар шамдуулдаг, яаруулдаг. Энд чинь скамын хамгийн ихний бөгөөд маш тод жишээ. Тэгээ хоёр дахь зүйл нь гэх юм бол ингээл хуурамч имэйл эсвэл хуурамч утасны дугаар эсвэл танаас мөнгө асуух ч гэдэг юм уу те. Иймэрдүү бүх чинж тэмдгүүд нь скамын хамгийн энгийн жишээ байдаг. За тэгээд өөрсдийгөө иймэрдүү скамуудаас хамгаалцгаая.